энэ өргөн мэдүүлсэн хууль 3 татврын хөнгөлөлтөй холбоотой асуудал байгаа. Нэгдүгürt нь аж ахуйн нэгжийн орлогын албан дотор 22.9 буюу өнгөрсөн 2 жилийн өмнө баталсан 1% хөнгөлөлтөй холбоотой энэ хөнгөлөлтөнд спортын үндэсний шигшээ багтай ийм багуудад оруулж ирсэн зориулсан дэмжлэгүүдийг энэ татврын хөнгөлөлтөнд оруулахаар оруулж ирж байгаа юм билээ. Тэгээ энийг бол дэмжиж байгаа. Тэгэхээр энэ дээр хамрагдах хүрээ нь бол шатар болон e-спортын холбоо энд орохоор юм билээ. Тэгэхээр энэ асуудлыг бол төсвүүдээр ямар нэгэн нөлөө авахгүй учраас аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаад энэ зардал мөнгөө шийдвэрлэх энэ болцоо боломж нэгдэж байгаа учраас энэ асуудлыг дэмжиж байгаа. Тэгээд нөгөөд гайл бол нөөцтэй холбоотой асуудлууд нь бол яг гайлтай холбоотой асуудал нь тодорхой хэмжээгээр хуулиар зохицуулах болцоо боломж байгаа учраас тэр үргээр зохицуулах болцоотой. Нөөтийн асуудал нь гэсэн хөнгөлт чөлөөлтийг ер нь аж ахуйн нэгжүүд болохоор аль болохоор багасгахыг бүгдээрээ татвар төлдөг болъё гэж байгаа үед бас нэг хоёрдугаарт энэ татврын хууль бас өргөн барих цаг үе таарч байгаа учраас энийг бол тэр татврын хуулийн дээр оруулаад явсан зөв юм болов уу гэсэн ийм саналтай байгаа юм. Энийгээ бас байнгын хорон дээр хэлсэн байгаа. Тэгэд байнгын хорон дээр бас нэг асуулт асуугаад авч чадаагүй нэг хариулт байгаа. Энэ 1% 22.9-тэй холбоотой хэрэгжилтийн талаар нэг зарим одоо жишээлбэл яамдууд бол энэтэй холбоотой журмнуудаа гаргацсан байгаа. Тэгээ энд орхигдож байгаа нэг юм болохоор ихтэй сургууль шинжилгээ ухааны академи судалгаа шинжилгээний зорилтоор олгосон тэтгэлэг гэдэг журам одоо болтол гараагүй байна. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүд зарим судалгааны байгууллагууд их сургуулиудыг түшиглээд энэ судалгаа шинжилгээний ажлууд хийх ийм хүсэл сонирхлууд байгаад байна. Энийг аж ахуйн нэгжүүдтэйгээ яриа шийдвэрлэхийг хүсээд байна. Зарим think tank ч гэдэг юм уу бодлогын судалгааны асуудлууд хүртэл ер нь улсад хэрэгтэй байгаа энэ судалгаатай холбоотой асуудлууд дээр бас энийг дүрм журмыг гаргаж өгч дэмжих зайлшгүй шаардлага байгаа тань. Тэгээд энэ талаар энэ журам нь хизээ гарахын энэ шатар сайд хариуцдаг юм шиг байлаа. Тэгээд энэ журам гарахгүй энэ хизээ гарахын энэ талаар мэдээлэл өгөөч. За хууль санаачлагч Пүрвжавын сайн зэрэг гишүүн хариулъя. За их төвшин гишүүнд бас баярлалаа. Бас хууль зүйн төсвийн байнгын хорон дээр саналаа тодорхой хэлсэн. Ерөн зүгээр яг хуу биеийн тамир спортын тухай хуулийн 11-1 заасны дагуу үндэсний шигшээ баг өрдүүлсэн одоо 26 үндэсний шигшээ баг байгаа юм билээ. Үүний одоо 24 нь одоо олимпийн төрлийн спорт буюу за пара олимп болон үндэсний олимпийн хороо одоо гишүүнчлэлтэй ийм спортын чиглэл төрөл холбоодууд байгаа. За яг энэ дээр үлдчихэд байгаа хоёр одоо спорт байгаа нь үндэсний шигшээ байгуулсан e-спорт болон шатар байгаа. Тэгэхээр энэ томьёол бол энэ хоёр чиглэлийн спортыг аж ахуйн нэгж байгууллагын энэ одоо татврын хөнгөлөлт чөлөөлтийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудаа хамтран ажиллах боломжийг л олгож байгаа. Илүү нэмэгдүүлж олгож байгаа. Тэгэхээр энэ зүйлээрээ бас байгаа гэдэг зүйлийг бас хэлээ. Тэгээд дагж байгаа хоёр хууль дээр яг зүгээр спортыг дэмжих чиглэлтэй л байгаа. Ерөн зүгээр спорт гэдэг бол энэ нийгэм дэх иргэдийн за ялангуяа хүүхд залуучуудын бас одоо бие бэлдэр өсөлт хөгжил за хүмүүжил төлөвшөлт дээрэс нь энэ нийгэм дэх стресс гэдэг юм уу энэ зүйлүүдийг арилгахад л байгаад байгаа. Тэгээд энэ үндэсний шигшээ баг зориулж өгч байгаа энэ тоног төхөөрөмжүүдийг гайл нөөтөөс чөлөөлжүүл яа гэм бэ? Энэ чи ирээдүйдээ буюу хүүхд залуучууд оруулж байгаа л хөрөнгө оруулалт байгаа. Энэ дээр нэг олон тэрбумын ашиг хийгээл ч гэдэг юм уу ийм зүйлүүд байдаггүй. Зүгээр бодит жишээнүүд бол байд юм билээ. Тодорхой ингээд спортын тоног төхөөрөмжүүдийг авах гад тэгэхээр хандив тусламжаар ирсэн юмыг авах гад тэгэхээр гайл нөөтөө төлж чадахгүй эцэг эхчүүдээс нь цуглуулаад ингээд нэг хүүхд залуучуудад явдаг ийм спортын одоо холбоодууд бол нилээдгүй байгаа. Спорт холбоодууд бас эдийн засгийн хувьд бол хараахан бэхжиж чадаагүй байгаа. Ерөн зүгээр цаашдаа Монгол улсад бас энэ спортын эдийн засгийг зөв хөгжүүлэх замаар энэ хүүхд залуучуудынхаа бас цагаа боловсон өнгөрүүлэх бие бэлдэр за эргээр Монгол улсыг сурчлан таниулах энэгээр одоо бас одоо анхаарах сурчлан таниулах энэ үйл ажиллагаанд бас одоо спортыг дэмжих замаар бас одоо хийх ийм зайлшгүй шаардлага бол байгаа. Тэгээд энэ хүрээндээ бас энэ хуулийн төсвүүдийг боловсруулсан гэдэг зүйлийг хэлье. За сангийн амнаас нь тэр дүрм журмууд яагаад гарахгүй байгаа талаар хэлж болох уу? Яг энэ спорт биш бусад одоо салбарын асуудлууд байх шиг байна те. Тэгэхээр энэ дээр одоо тэр 22-ийн 9 заасны дагуу гарах ёстой журам дүрмүүд одоо аль аль яамдууд нь гараагүй талаарх мэдээллийг бас сангийн амнаас өгөхийг хүсье.
сангийн бас нэмээд тэр ангит төвшин гишүүнээ тэр нэмэгдсэн өртгийн албантраас чөлөөлөх, гайлын албантраас чөлөөлөхдөө хэр бас үр дагавартай тэрийг бас тодорхойлж хэлжээ. За дөрөвдүгээр микрофон Эндрийн. За нэмэлт мэдээлэл өгье. Сангийн яам татвар хэмжлэн газар Чимэд сүрэн. За тэрүүний хэлсэн шинжилгээ ухаантай холбоотой зохицуултууд бий. Энэ 22/9 дээр бас хөнгөлт хэлж болохоор байгаа. За энэ дээр эдийн засгийн хөгжлийн яамн дээр бол тэр шаардлага стандартаа боловсруулад одоо санал авах төвшөндөө бол байгаа явж байгаа. За бусад салбарууд их буюу одоо стандарт шаардлага хангасан 10 стандарт нь бол хангагдсан ингээ хэрэгжилт нь бол явж байгаа гэдгийг хэлье. За нэмэгдсэн өртгийн албантаар гайлтартай холбоотой бол яг нөлөөлөл тооцоо бол бага байгаа. За яг нэмэгдсэн өртгийн албан татварыг бид нар бол өмнөх засгийн газраас үе 25 оны 19-ны 30-нд бол улсын хурлд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол өргөн барьсан боловч одоогоор татцсан. Одоо дахиад бас татврынхаа хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар явагдаж байгаа. Тэгээд тэр төвшөндөө бол энэ судалгааны ажлуудыг хийх бололцоотой гэж бодож байна. За засварынгийн ангит төвшин гишүүн тодруулж асууя. Энэ татврын хуулийн 22/9-оор бас энэ нийгмийн асуудлуудыг заавал төсөв харж биш, хувийн хөвшил аж ахуйн нэгжүүдтэй хамтар шийдэх нь болцоо боломжийг том боломжийг нээсэн баг. Тэр энэний хэрэгжилт бас маш чухал байгаа. Ялангуяа төсөв одоо зардал мөнгө хэцүү байгаа үед бол тэр энэ хуулийн хэрэгжилтийг бас та бүхэн нэлээд одоо анхаарч энэ хэрэгжилтэн дээр анхаараасаа гэж одоо хэлмээр байна. Тэгэхгүй аж ахуйн нэгжүүд бас тасралтгүй гомдол ирж байгаа. Яг энэ хууль байгаа мөлөс эний чинь бариад очихоор татврынх нь бол эний чинь ерөөсөж зөвшөөрөхгүй байна. Ийм болохгүй, энэ нь болохгүй гэдэг асуудлууд үүсээд байгаа. Тэгээ дээр нь сая энэ эдийн засгийн хөгжлийн яамд бас их хоёр сайдд бас сануулж хэлье. 22/9-8 дээр ихтэй сургууль шинжилгээ ухааны академид судалгаа шинжилгээний зорилтоор олгосон тэтгэлэгтэй холбоотойгоор яаж хөнгөлт үзүүлэх журмаа та одоо ойрын хугацаанд гаргаач. Энэ хууль хэрэгжээ ингээд батлагдаад 2 жил болчихлоо. Тэгээд одоо болтол ганцаараа гаргаагүй байна. Тэгээд энийг гаргаач гэж хэлмээр байна. Баярлалаа. За яагаад удаад яагаад гаргахгүй байгаа талаараа ажлын хэсгээс хариулъя. Хэн хариулах вэ? Саний журам. За. Эдийн засгийн хөгжлийн яамны журам дээр анхаараа удаахгүй ажлаа хурдан шуурхаа хийх ёстой шүү. За болдын үе гişүн асуултаа асууя. За энэ өдрийн мэнд хүргье.